Шаймацхан өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн түүх Нью-Йорк хотын Queens дүрэгт байрлах Flushing хэмээх Chinatown дүрнэд. Flushing Main Street гэдэг гудамж байдаг. Тэр гудамж дагуу хятад соёл шингэсэн маш олон дэлгүүр, жинхэнэ хятад хоолтой ресторанууд, хятад хүнс дүүрэн супермаркетууд, хүмүүс их үйлчилдэг humсны газрууд гээд янз бүрийн бизнесүүд игнэн байрлсан. Ийм танил тоглог урамсгал нь хятадаас шинээр ирсэн цагаачтад энэ газарт амьдарч ажиллахад их таатай санагдав. Жо Шаомэ тэр үед дөнгөж 29 настай байлаа. Америкийн амьдралд хараахан тацаж амжаагүй залуу эмэгтэй. Тэр Нью-Йорк хотын Queens-т амьдарч өдөр бүр ойролцоох Connecticut муж руу явж humсны салаанд ажиллаж амжиргаагаа сулгуулдаг байв. Шайман хятадын зүүн өмнөд хэсэгт орших Пужан мужийн Пужао гэдэг хотод төрж өссөн. Энгийн айл төрсөн тул их боловсрал эзэмших боломжгүй багасаа л ажил хийж амьдралаа залгуулах хэрэгтэй болсон охин байлаа. Хятадд байхдаа танилын зурчлалаар нөхөртөөгөө танилцсан. Тэр дуудлагыг гэрлэж аль биесээр бүртгүүлсэн юм. Түүний нөхрийн аав ээж нь алерт Хятадаас явж Америкт амьдрахаар суурьчихсан байсан. Харин хүүгээ ганцаарнг нь Хятадд үлдээжээ. Тиймээс гэрэлснийхаа дараахан Шаймэний нөхөр аав ээж дээр очихоор Америк руу явсан. Харин тэр үе Шаймэ жирэмсэн байсан учраас Хятадд ганцаараа үлдэхээс өөр аргагүй болсон юм. Шаймэ энэ салтыг төр зургийлах гэж бодож байсан. Нөхөр нь Америкт ажиллаж амьдралаа зохицуулаад удахгүй өөрийг нь авна гэж найдаж байв. Гэвч бодит байдал түүний төсөөлснөөс илүү аргис байсан юм. Нөхөр нь Америкт очимогц ээж аав нь түүнийг Шаймэгээс салгаж ятгах эхэлжээ. Яагаад ингэж эсэргүүцнийг хэн сайн мэдээгүй. Хадам ээж бэр хоёрын харилцаа улам уртдаж, улам муцаар байв. Нөхрөөсөө хол ганцаараа байх тэр урт хугацаанд Шаймэ асар их дарамт, доромжллыг ганцаараа хүрсэн. Хадам эцэг эхтэйгээ тасралтгүй маргалдах жирэмсэн атлаа нөхрөөсөө хол байх ганцаардал ирээдүйнхэн талаарх айц төгшүүр нь түүний сэтгэл зүйг аажмаар эвдэж эхэлжээ. Тэр үед Шаймэ сэтгэл зүйн ноцтой асуудалтай болсон байна. Охиноо төрүүлсний дараа л хадам эцэг эх нь Шаймэ болон хүүхдийг Америкт авчрахыг зөвшөөржээ. Ингэснээр бүх гэр бүл хамтдаа амьдрах болсон тул байдал дээрдэнэ гэж хүмүүр найдсан. Гэвч бодит байдал яг эсэргээрээ өрнөв. Америкт ирсний дараач Шаймэ болон хадам эцэгийн харилцаа сайжраагүй. Харин ч бүр дордов. Гэр доторх маргаан үйл ялгалзал тасралтгүй үргэлжилж уур амьсгал нь байнга дарамттай хүнд байлаа. Эцэст нь хадам эцэг эхийн Шаймэг буцаан Хятад руу явуулж хэсэг хугацаанд ганцаараа нэг амьдралаар шийдвэр гаргасан. Ойролцоогоор 2019 он хүртэл байдал ингэж үргэлжилсэн. Тэр үед хадам эцэг эх нь Queens-ийн Westtown дүрэгт байшин худалдаж авч Шаймэг дахин Америкт авчирч нөхөр охин хадам аав ээжтэйгээ нэг дээвэр дор амьдарчээ. Нөхөр нь Америкт барилгын салбарт ажилладаг байв. Ажил нь хүнд ч тогтмол орлоготой байлаа. Тэд ойролцоо насны хос бөгөөд тэр жил 7 настай охиноо хамт өсгөж байв. Гэхдээ Шаймэн сошиал хаяг дээр зөвхөн охинтойгоо авахгүйсэн зургууд л байсан бөгөөд нөхөртөөгөө хамт байгаа зураг ганц ч байгаагүй. Энэ нь тэдний гэрлэлд аз жаргалгүй байсныг чимээгүйхэн альтгаж байлаа. Хөршүүдийн яриагаар энэ гэр бүл хөршүүдтэйгээ бараг харилцдаггүй, ихэд хаалттай, дуугүй амьдардаг байсан гин. Гэхдээ тэдний дунд Шаймэ бусдаас онцгойрч харагддаг байв. Тэр өндөр, туранхай, урт хар устэй, намуухан дүрхтэй, харахад л хүмүүрт таатай сэтгэл төрүүлдэг эмэгтэй байсан. Хадам аав ээж нь хүйтэн дуу цойтой хүмүүс байгаад Шаймэ харин маш ийлдэг, дулаахан зантай байлаа. Тэр охиныхоо гараас хөдлөөд гудамжаар алхаж явах нь олонтой. Хөршүүдтэй тааралдвал инээмсэглэн мэдлдэг байв. Харин түүний нөхөр огт өөр хүн шиг үргэлж ууртай, ойртож боломгүй. Хөршүүд мэдлэхэд хариу өгдөггүй байжээ. Хөршүүдээ хэлснээр Шаймэг хамгийн сүүлд 2021 оны 100 харсан гэдэг. Тэр үед бас нэг цочирдон мэрэг гарч бүх хөршүүдийн дунд шуугаан тарьсан юм. Нэгэн орой 8 дугаар сарын сүүл явцаа хүмүүс бүгд унтаж байтал шөнөөр цагдаагийн машин ирж хүмүүсийг сэрээжээ. Тэр шөнө Шаймэ өөрөө цагдаа дуудсан байсан. Учир нь түүнийг өөрийнх нь хадамаа хүчрхийлсэн байсан юм. Мэдээ тэр доороо хөршүүдийн дунд тарж бүгд энэ тухай ярьцгаасан ч яг үнэндээ энэ гэр бүлийн том хэрүүл юунаас болсныг хэн ч мэдээгүй. Тэр аимшигтай шөнийн дараа Шаймэ гэрээсээ явах шийдвэр гаргасан. Тэр хөршүүдэд юу ч хэлэлгүй сургаггүй алга болжээ. Тэгээд хадам эцэг ихэн түүнийг нилээд удаан хугацаанд хайж, нилээд их хөөцөлдсөний эцэст буцаагаад гэрт нь авчирсан байна.
Гэхдээ тэр явдлын дараа Шавме яг өөр хүн шиг харагдаг болжээ. Тэр өмнөх шигээ гадагшаа гарахаа болсон. Ээж охин хоёр хамтдаа тайван алхаж явах нь үгүй болсон. Хөшөөдөө тааралдвал инээмсэглээд нэлдэг байсан тэр байдалч алга болсон юм. Шавме өөрийгөө тэр зовлонт гэрийн 4 хоногт нууцсан юм шиг улам бүр дотгошоорч хүмүүсээс тасарч эхэлжээ. Шавме гэртээ очихыг хүсэхгүй байсан шалтгаан зөвхөн дээр хэлсэн зүйлээр дуусахгүй. Түүнд өөр нэг нууц байсан. Гэртээ буцахыг хүсэхгүй боллон түлхсэн илүү гүн шалтгаан. Тэр нууцаар өөр нэг эрэгтэй хүнтэй уулзч байсан юм. Өөрөөр хэлбэл нууц амрагтай болсон гэсэн. Тэр хүн нь Жон Кумин гэдэг 52 настай хятад. Шавмегээс 23 насаар ах. Кумин нь 1969 оны 9-р сард хятадд төрсөн. 2003 онд 30 гарчихсан байсан үедээ тэр Америк руу оюутнаар ирэхийг шийдсэн байна. Сургуулаа төгсөөд буцаад эх орондоо очисонгүй. Харин Америкт үлдэж боломж хайж ажил төрөл хийж карьераа бүтээгээ шийджээ. Амьдрал нь аажмаар докторжиж тэр Нью-Йорк хотод суурьсан бөгөөд тэнд нэг Америк эмэгтэйтэй танилцж гэрэлсэн байна. Энэ гэрэлтээр тэр 2 хүүхэдтэй болсон. Бас хамгийн гол нь ногоон гар давхад нь их тус болж аль биесээр Америк нэгдсэн улсын байнгын орсон суугч болсон юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд Куминий бизнес өмнөх шигээ сайн явахгүй болж орлого нь улам докторгүй болсон байна. Нью-Йорк хотод амьдрах үрдэг угаасаа маш өндөр. Тэгээд дээрэс нь 2 хүүхэд нь 10 гаруй настай. Боловсрол хүмүүжилт нь их мөнгө, их анхаарал шаардлагатай үе. Тиймээс гэр бүлээ дижих дарамтаас болоод Кумин бизнесийн мөрөөлөө төр орхиод жолооч болж ажиллахаар болсон байна. Энэ 2 хүн 2019 онд хувь тавилангаар таарсан. Тэр үе Шавме Америкт ирээд удаагүй байжээ. Тэд хятад хүмүүсийн нэгэн үдшилтээр танилцсан байна. Тэр өдөр Шавмений нөхөр нэг үдшилтэд үргэлжсэн бөгөөд ёс болгож эхнэрээ дагуулж очих хэрэгтэй болсон юм. Тэнд найз нөхөд ажил хэрэгтэй холбоотой хүмүүсээ танилцуулах гэсэн юм. Шавме энэ арга хэмжээнд зориулж нүүр будалтаа нилээд удаан хийж хамгийн гой ганган хувцас өмсөж өөрийгөө аль болох үзэсгэлэнтэй гэрэлцэн харагдуулахыг хичээжээ. Тэгээд ч түүний даруухан цэвэрхэн дэгжин төрх Куминий нүдэнд шууд туссан. Үдшилтээр Кумин өөрөө санаачлаг гаргаад Шавме руу очиж яриа өдөж эхэлсэн байна. Эхэндээ магадгүй зүгээр л энгийн яриа байсан байх. Америкт ирээд ямар байна, ажил ямар вэ, гэр бүл нь яаж байна гэх мэт. Гэхдээ тэдний яриа нэг л их таарад цагч мэддэхгүй өнгөрчээ. Үдшилтэд таарч хүн бүр салж явахын өмнө Кумин Шавме хоёр дугаараа солилцсон байна. Гэхдээ тэр үдшилгийн дараа тэд төдийлөн холбоо бариагүй. Хоёул гэр бүлтэй ажил ихтэй байсан болохоор бараг мессеж бичихгүй, залгахчгүй байв. Тиймээс энэ учрал аяндаа мартагдана гэж бодож байлаа. Гэтэл яг тэр жилийн зул сарын үеэр Кумин гинэд тэр үдшилтээр харсан сайхан залуу эмэгтэйг санджээ. Тэгээ Шавме зул сарын мэдчилгээний мессежлгээсэн байна. Гэтэл тэр энгийн мэд санагдах мессеж л тэр хоёрын харилцаа улам гүнзгэр эхлэл болсон юм. Түүнээс хойш тэд илүү ойрхон харилцаж эхэлж яриа нь улам дотно, улам хувийн болсноор өдөр ирэх тусам татнасан байна. Үнэн дээр тэр үдшилгээс хойш Шавме Куминий толгоноос гарахгүй болсон. Намуухан нэмсгэлтэй үзэсгэлэнтэй тэр залуу эмэгтэйг тэр дотроо байнга бодсоор байсан гэсэн. Гэхдээ Кумин бас нэг зүйлийг маш тод ойлгож байсан. Хоёул аль хэдийн өөрийн гэр бүлтэй, хань ижилтэй, хариуцлагатай хүмүүс. Тэд байнга ярьсаар улам ойрцоор байх тусам Кумин Шавмед хандахдаа улам зэрэгтэй болсон байна. Тэр байнга өөрөө төрүүлж санаачлаг гаргаад хамт хоол идий, кино үзье гэж урьж уулзах боломжийг зориуд олон дахин гаргаж эхэлжээ. Тэдний нууц үйлдэлтүүд үргэлжилсээр бараг 1 жилийн дараа тэд хамгийн сүүлийн хилэлцгаарыг давсан. Тэд энэ харилцаагаа хайр дурлалын харилцаа гэж тодорхойлж албан бусаар бие биенийхээ нууц амраг болж өөрсдөө ч буруу гэдгийг мэдэж байсан хэрнээ зогсоож чадахгүй эсвэл зогсоохыг хүсээгүй нэгэн хууль бус явдлын донд орсон байна. Нууцаар уулзаж баригдахгүй байхын тулд Кумин Палашингийн Мейн Стрит дээр нэгэн орон сууцны байранд өрөө түрээслэхээр шийджээ. Тэд уулзах болгондоо янз бүрийн шалтгаан зохион, ажилтай, үйлчлүүлэгчтэй уулзна, чухал уулзалтай гэх мэтээр гэр бүлийнхнээсээ бултаж тэгээд тэр түрээсийн өрөөнд нууцаар очиж хоёр биендээ цаг гаргадаг байсан юм. Шавмений нөхөр ажлаар удаан хугацаанд бараг хагас жилээр гэрээсээ ол явах болсон нь энэ харилцаанд бүр таатай боломж бүрдүүлсэн. Нөхөр нь байхгүй тэр урт хугацаанд Шавме, Кумин хоёр илүү олон удаа илүү чөлөөтэй уулзах боломжтой болсон байна. Тэдний харилцаа улам дотно, улам гүнзгэрчээ. Удалгүй тэдний харилцаа бараг
ил тод болсон гэж хэлж болохоор байв. Нэг байранд амьдардаг хүмүүс ойр орчмын хөршүүд хүртэл тэднийг байнга хамт тавьж байхыг хардаг. Хажуунаас нь харуул энэ хоёр зүгээр нэг танил хүмүүс биш, жинхэнэ хос шиг харагддаг байлаа. Энэ хугацаанд Күмийн Шавмед маш өгөөмөр анхаарал халамжтай ханддаг байв. Тэр байн гоё хувцас үнэтэй брендийн цог бэлэглэж мөнгө харамлдаггүй. Түүнчлэн Шавмед нэмэлт кредит карт хүртэл нээж өгч хүснээ авахт нь санаа зовох хэрэггүй болгожээ. Нэг талд нь Күмийн халамжтай, анхааралтай, түүнд хэрэгтэй бүхнийг өгдөг эрэгтэй хүн. Нөгөө талд нь хадам эцэг их хингэр хүүтэн үл хүндэтгсэн, заримдаа бүр хүчрхийлэл хүртэл байсан орчин. Нөхөр нь хайхрамжгүй, хадам ээж нь хизээж түүнийг гэр бүлийн хүн шиг хүлээж авдаггүй. Ийм хоёр амьдралыг харьцуулахад Шавмед сэтгэл бүрэн Күмийн рүү хазаажээ. Хятад хүмүүсийн дунд нэг яриа байдаг. Шавмед нэг удаа Күминээс жирэмсэн болж байсан гэсэн зурхал харсан юм. Тэр хүүхдийг Күмийн эхнэрээсээ салж түүнтэй хамт шинэ амьдрал эхлүүлэх шалтгаан болно гэж найдсан болтой. Шавмедны толгойд Күмийнтэйгээ хамт байх ирээдүйн олон сайхан дүр зураг байж, хадам эцэг ихээ хүүтэн гэрээс зугтаж өөрийг нь хайрладаг хүнтэй тайван амьдрах мөрөөдөл. Гэвч бодит байдал түүний бодсноос тэсөөр байсан. Күмийн Шавмедны жирэмсэн болсон тухай сонсоод огт өөр хандлага үзүүлжээ. Тэр хүүхдийг үлдээх хүсээгүй, эхнэрээсээ салах бодол түүнд огт байгаагүй. Түүний хувьд энэ харилцаа зүгээр л гэр бүлээс гадуурх төр зүрийн зугаа, уйтгартай амьдралаас төр голдох арга байсан бололтой. Шавмед амьдралаа бүхэлдэн золиослох хэмжээний сэтгэлтэй биш байсан юм. Дараа нь Күмийн түүний сэтгэлийг аргахын тулд их мөнгө зарцуулж эхэлсэн. Асрагч хүртэл хөлсөлж эдгэрэхтэн тусалжээ. Мөн олон удаа үнэтэй бэлэг брендийн зүйлс авч өгч байв. Гэвч удалгүй дахин нэг авил тэдний харилцаанд ойртож эхэлжээ. Күмийн эхнэр нөхрийнхөө зан авирт нэг л сонин өөрчлөлт байгааг анзаарсан байна. Шөнө өрөө уцаар нууцаар ярих, байнга оройтож ирэх, ажлын гих тодорхойгүй тайлбарууд, банкны дансны сэжигтэй зардал. Эмэгтэй хүний зүүн совин үнийг зүгээр өнгөрөөсөнгүй. Тэр үнэн олохын тулд нууцаар мөрдөж шалгаж эхэлжээ. Эцэст нь мэргэжлийн хувийн мөрдөгч хүртэл хөлсөлсөн байна. Мөрдөгч Күмийн Шавмед хоёрын дотн харилцааг илтгэх тодорхой гэрэл зургуудыг авч чаджээ. Эдгээр баримтыг гартаа авсан Күмийн эхнэр нөхөртөөгөө шууд нүүр тулж хадуу шаардлага тавьсан. Тэр эмэгтэйтэй бүх харилцаагаа таслагжээ. Булан шахагдсан Күмийн жинхэнэ зангаа харуулсан байна. Тэр анхнаасаа Шавмедийн төлөө эхнэрээсээ салах бодлого байжээ. Тиймээс эхнэрийнхээ уур хэлийг намжаахын тулд өвдөг сүгдэн өөрчлөхгүйж, дахиж хизээж Шавмедтай уулзахгүй, холбогдохгүй гэж амласан. Гэхдээ эхнэрээ харагдчихад удалгүй Күмийн нууцаар Шавмедтай дахин холбогдсон. Түр хоёулаа уулзахгүй бай. Эхнэр маань тайвширсны дараа дахиад уулзна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл тэр хоёр талд хоёуланг нь үлдээх хүссэн юм. Гэр бүлээж нууц амаргааж алдахыг хүсээгүй. Гэвч Шавмед ийм байдлыг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэр энэ харилцаанд хэтэрхий их сэтгэл найдвар шингээсэн байсан. Ирээдүгөө Күмийнтэй хамт суулж байлаа. Одоо хайрын сүүдэр шиг нугдаж тодорхойгүй хугацаанд хүлээх нь түүний хувьд эсвэрлэхийн аргагүй байв. Тэр тодорхой хариу хүсчээ, өөрийг нь сонгох уу, үгүй юу гэдгийг. Тиймээс энэ маргаан Флашингийн Мэйн стрит дэх түрээсийн өрөөнд ширүүн ирүүл болон дэлбэрсэн. Хэрүүлийн дараа тэд огт ярилцгаа болж бараг хагас сар бие биетэйгээ дуугүй байсан. Энэ хугацаанд тэд огт уулзаагүй, ярилцаагүй. Дараа нь тэд дахин уулзгаар тохирсон байна. Тэр өдөр тэд Мэйн стрит дээр уулзаж эхлээд хятад ресторанд хамт тооллоо. Дараа нь Күмийн түрээслэг байранд татсан. Тэр байр 3 унтлахын өрөө, нэг зочны өрөөтэй байжээ. Гэхдээ Күмийн зөвхөн нэг өрөөг л түрээслэг байсан. Үлдсэн 2 өрөөнд байрны эзний гэр бүл амьдардаг байв. Эзнийг нь Ван гэдэг эхнэртэйгээ 2 дахь өрөөнд амьдарна, 3 дахь өрөөнд тэдний охин Нэлхүүтэйгээ амьдардаг байжээ. Өөрөөр хэлбэл нийтдээ эзний гэр бүлийн 4 хүн, дээр нь Күмийн нийлээд 5 хүн энэ байранд амьдарч байсан гэсэн үг. Байрны эзэн Вангийн охин өглөөний 9 цагт ажилдаа явж орой 8 цагт буцаж ирсэн байна. Тэр өдөр Ван эхнэрийнхээ хамт гэртээ байсан бөгөөд Күмийн байран дотор орж гарч явааг харжээ. Ойролцоогоор өдөр 12 цаг 30 минутад Ван эхнэрийнхээ хамт гадуур ажилдаа гэж гараад орой 5 цаг 30 минут хүртэл эргэж ирээгүй. Өөрөөр хэлбэл үдээс хойш энэ 5 цагийн турш тухайн байранд Күмэнээс өөр хүн байгаагүй гэсэн үг. Орой 5 цаг 30 минутын үед тэд буцаж ирэхэд Күмэний өрөөнөөс хөгжим дуугарч байжээ. Тэд амарч байгаа байх гэж бодоод тоогоогүй. Орой 8 цаг 30 минутад охин нь ирэхэд хаалга нь нэвээрээ онгоо чаагцсан шинжгүй байв.
Гэтэл шөнийн 11 цаг 23 минутад Вангийн охин Куминий өрөөнөөс эрэгтэй эмэгтэй хүний чанга гэрүүл сонсжээ. Дуу нь улам өндөр, улам ууртай болж дундуур нь хатуу юм мөргөж зохигдох мэт чимээ аимшигтай гарч байв. Энд нэг юм буруу болж байна гэж зөнгөөрөө мэдэрсэн бүсгүй шууд 911 рүү залгасан. Уудалгүй цагдаагийн машин иржээ. Цагдаагийн хоёр албаагч хамгийн түрүүнд очиход барилгын үүдэн нэг хятад эрэгтэй хөдөлгөөнгөө зогсож байв. Хажууд нь нэг хятад эмэгтэй шалан дээр дээш харан хэвтэж огт хөдөлгөө байлаа. Эмэгтэйн өмд цуснд нэмтэрч аимшигтай дүр зураг үүссэн байв. Хамгийн аимшигтай нь түүний бие ард урт цусны мөр байлаа. Өөрөөр хэлбэл түүнийг өөр газараас чирж авчирсан нэлт. Тэд Куми Шавимэ хоёр мөн болон тогтоогдсон. Түргэн тусламж ирээд Шавимэ аль хэдийн нас барсныг баталжээ. Цагдаа нар цусны мөрийг даган хоёр давхрын Куминий өрөөрөө орсон. Дотор нь цус унарсан шал, ор, хан, тавилга гээд бүх зүйл цус болсон байв. Угаалгын өрөөнөөс цустай альчуур, шүүгүнээс цустай уцтай утаалцсан. Куминий хөл дотор увцсан дээр ч цусны тал байв. Задлан шинжилгээгээр Шавимэ маш хэцгээгээр олон удаа доод хэсэгтээ утгалуулж их хэмжээний цус алдалтаас болж нас барсан тогтоогдсон. Энэ бол зүгээр нэг аллах биш, жинхэнэ тамлал байжээ. Маргааш нь байшингийн эзний гэр бүл байцаагдаж тэр өдөр Куминээс өрхөн байгаагүй нутлагдсан. Ингэснээр гол сэжигтэн ганцхан хүн Жон Кумин басан. Тэр баригдахдаа огт сандарсан шинжгүй, ямар ч гэмшлэлрээгүй шууд өмгөөлөгч хүсжээ. Шавиméний нөхрийг байцаахад эхнэр нь Куминтэй ийм нууц харилцаатай байсныг огт мэдээгүй гэж мэдүүлсэн. 11-р сарын 3-нд Куми анх удаа шүүхэд орж би буруугүй гэж мэдэгдсэн байна. Тэр Шавимэ гадаад аймаг татгаар гарсан, өөрөө арх уугаад унтсан, сэрэгтэн аль хэдийн нас барсан байсан гэж тайлбарласан. Гэвч энэ нь илт худал мэдүүлэг байв. Шүүгч Куминд 2 дугаар зэргийн аллах, бэлгийн өвчр хилэл, нотлох байранд тусдагсан зэрэг 6 айл тулгасан. Олон удаагийн шүүх хурлын дараа 2024 оны 9-р сарын 26-нд буруутай тогтогдож 2024 оны 10-р сарын 8-нд бүх насаар нь архиал авчээ. Тэр эмэгтэй хэрцгийгээр хөнөөсөн шалтгаанаа хизээж хүлээгээгүй. Гэхдээ энэ нэрийг бидэнд нэг зүйлийг ойлгуулж байна. Нууц харилцаа зөвхөн сэтгэлийг шархлуулдаггүй, заримдаа хүний амийг хүртэл авч уддаг. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ хүрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк, сабаа заавал дараад өгөөрэй.